Эрхэм хүндэт үзэгчтэй. Тулгар төрийн 2234 их Монгол улсын 819 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 114 ардын хувьсгалын 104 жил Монголын үндэсний хоёр наадам эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Монголын үндэсний хоёр наадмыг угтаж, Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд наадмын өнгө цуврал нэвтрүүлгээ бэлтгэн үзүүлж байгаа хэлээ. Наадмын өнгө цуврал нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлөлье. Нэвтрүүлгийнхээ энэ дугаарыг бид ховд бүхий дэвжэнээс эхлэн бэлтгэлээ. Ховд бүхий дэвжээний бөхчүүд өмнөх жилүүдэд цагдаагийн ерөнхий газрын сүүж уул амралтын газар бэлтгэлд гарч байсан боломжтой. Энэ жил өөрсөлгөж анх удаа нийслэлийн Бахангай дүрэгт баяр наадмынхаа бэлтгэлд гарсан байна. Ховд аймгийн ховд дэвжээний бөхчүүд өнгөрсөн 6 сарын дундуур 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баяр наадмынхаа бэлтгэлд гарч иржээ. Ховд бүхий дэвжээнээс алдрын түүчээ барилдааныг нутагтаа санаачлан явуулж залгам чалаагаа бэлтгэхэд анхааран ажиллаж байгаа юм. Тэр барилдаанаас шалгарсан өсвөрийн 20 бүх бэлтгэл хамрагдаж байгаагаараа онцлогтой. Ховд аймгийн ховд бүхий дэвжээний тэргүүн улсын зан Батцэрэг, ховд бүхий дэвжээний зөвлөх дасгалжуулагч улсын зан Мегмөрсөрөн, ховд бүхий дэвжээний дасгалжуулагч улсын харцаг Алтан гэрэл. За алюмингоос толгойлж явна гэдэг том хариуцлага байдаг. Би бол бас алдаа гарахгүй байгаас гэж хүсдэг. Би одоо хүүхдээ усаад гүн жаархандаа гарч ирсэн, сүүж ууландаа гарч ирсэн. Тэгээ одоо энэ жил бас бүхмэн нутгийн мань бөхчүүд их олон болжээ. За тэгээд энэ жил бас нэг олон залуучууд гарч ирсэн учраас за нэг хэдүүлээ бас нэг ингэдэг нэг анхудаас энд гарч үзлээ. Тэгээд ямар ч байсан хүүхдүүд мань бэлтгэл сургалгаа сайхан байгаа. Манай төмөр тоож байна. Манай дармаан жинтсэн байна. Ингээ ховдоос бол одоо дараагийн үе залхамжуулсан залуучууд байна. Тэгээд бид нар бол нэг жилийн наадам, дараа жилийн наадам гэлэхгүйгээр бас дараа үеийг бэлдээгээд бас нэг 20-д 30-аад хүүхд авцсан ингээд жил гаруй одоо ингээд бэлтгэл хийгээ явж байгаа. Тэр залуучуудтайгаа бэлтгэлээ хийгээд одоо энэ баазд нэг 70 гаруй бөхчүүд гарцсан бэлтгэлээ хийгээд их сайхан байна. Алдрын дүүчний хүүхдүүд маань одоо өнгөрсөн намраас хойш байрлж манай дэмжиж сайхан заалтаа уусан, заалтаа бэлтгэл сургуулаа хийгээд тэгээд энэ жил наадмынхаа бэлтгэлд ах нарыгаа дагаад одоо бид наадмын бэлтгэл ямар байд юм бэ те би яаж бэлдэх юм бэ? Ах нарыгаа дагуулаа тэгээд сайхан бэлтгэл сургуулаа хийж байна. За энэ жилийн наадмын өнгө ялангуяа хүч төхийн барилдаанд тодорох цаг мөч ойртоод байна. Аварга маань ханга аварга маань бэлтгэл сургууль тэр байна. Энэ жил чинь олон барилдаанд барилдсан бэлтгэл сургуульд бол ер нь жигдхэн байгаа бах. За бүрэн сайхан зам маань харин өнгөрсөн жилийн наадмаас хойш энэ барилдааг байсан. Гэхдээ энэ жил наадмынхаа бэлтгэлд гарчихсан байна. Тэгэл гэмтэл барилдал нь бас илэршээд гайгүй болж байгаа шиг байна. Бусд бөхчүүд, онцлог бөхчүүд хэн байна? Цол хүртэх, цол ахиулах боломжтой бөхчүүд ямар бөхчүүд байна вэ? Тэгэл аварга маань бэлтгэл сургууль сайхан байгаа. Бүрэн сайхан зам маань өнгөрсөн жилээр авсан хүнд бэртэл нь илэршээ сайхан болсон. Тэгээ бэлтгэл сургуулаа хийгээд одоо наадмаараа сайхан зоодоглоо. Гавийг харцаг маань бас бэлтгэл сургууль сайхан байгаа. Манай аймгийн арслангуудаас аймгийн арслан Төмөрцоож, аймгийн арслан Даваадлаа, аймгийн арслан Батцоож гэсэн залуучууд энэ жилийн үед бэлтгэл сургууль их сайхан байгаа. Ховд бүхий дэвжээний баяр наадмын бэлтгэлд Монгол улсын аварга Хангай, улсын зам Хүрв сайхан, улсын харцаг Ганхуйг, улсын начин Цогбаяр, улсын начин Сасарбарам, улсын начин Баян мөнх нарын тэргүүтээ улсын цолтнууд бэлтгэлд гарчээ. Ховд аймгийн Чандман сумын харьяат Монгол улсын сарвал сайжрах зан Баатар хүүгийн Хүрв сайхныг онцоллоо. Тэрээр өнгөрсөн жилийн баяр наадмаар гэмтэл авсан ч бэртэл гэмтэл нь бүрэн дүүрэн сайхан илэршиж баяр наадмын бэлтгэлдээ гарч иржээ. Түүний хувьд 14 настайгаас анх нутгийн ах нар бөхчүүдтэйгээ хамт баяр наадмын бэлтгэлд гарч байсан түүхтэй. Ардын хувьсгалын 104 жил Монголын үндэсний баяр наадмын өмнөх бэлтгэлээ ховд дэвжээний бөхчүүдтэйгээ тэр дундаа
Ховд аймгийн Булган сумын угуул улсын харцаг Ганбаатарын ган хуйгтай эрчимтэй хангаж байна. Улсын харцаг Ганбаатарын ган хуйг энэ жил чөлөөт болон сонгом лохын төрлөөр сайхан амжилт гаргалаа. Ган хуйгийн хувьд өнгөрсөн 5 дугаар сарын сүүл 6 сарын эхээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон бүхэн төрлүүдийн дэлхийн чансааны эрхийн оноо олгох олон улсын тэмцээнд амжилттай оролцож сонгом лохын төрөлд хүрэл медаль, чөлөөт бүхэн төрөлд мөнгөн медаль хүртсэн онцлог амжилт үзүүлсэн юм а. Өнгөрсөн жилийн наадмараас харамсалтай хальтарч унаад сөөлөндөө бас нэг хүнд хүртэл авсан. Тэгээ сайхан эмчнэрийн баянараас дажгүй сайхан идэгсэн. Тэгээ бэлтгэл сургуультаа цаг алдалгүй хийгээд бас наадмандаа бэлдээд өдөр болгонд бэлдэж явсан. Тэгээ наадам маань бас хаяан дэрлээ. Монгол төрийн наадам бас айгаа хурдан байшаа тий. Чинээ бэлтгэлдээ хэзээс оров энэ жил? За энэ жил би чинь 7 сард гэмтээд 8 сард бас солонгосоор явж байгаа, дэмжлэгээ хэлгэж явж байгаа. Тэгээд ирээл бас таягтаал бэлтгэлд орсон тий. Ер нь бол бэлтгэлээ алдаагүй. Тий. Бэлтгэл бол ер нь таслаагүй байна. За энэ жилийн хувьд одоо баяр наадам хаяанд ирээд. За бөхчүүд маань тэгээд тавар дэвшүүлээ сууж байгаа. Ховд аймгийн бөхчүүд, Ховд дэвжээний бөхчүүд бол дээгүүр нэрлэгдэж байгаа. Тэгээд шимтээгийн сайхан барилдаанууд болох бах та. За маань ч гэсэн дотроо бас нэгийг бодож л байгаа бах. Тэглэгүй яах вэ? Бөхчүүд манаас доор бүрнээ бэлтгэл сургуультаа хийгээд цолоо ахиулгын төлөө бүгдээрээ бас өдөр болгон хичээж бэлтгэл сургуультаа хийж байгаа. Тэгээд миний хувьд бас дээшээ барилчих юмсан цолоо ахиулъя гэж бас өдөр болгон бодож зүтгэж бэлтгэлээ хийсэн. Дэвжээнийхэн дүүнрийн бэлтгэл сургууль тэр байна. Тухайлбал даваргын бэлтгэл тэр байна. За тэгээ сайхан аймгийн цолтнууд байна. Шинэ улсын цол хүрдэх боломжтой. Онцлог бол ямар бөхчүүдийг нэрлэхээр байна. Олон сайхан залуучууд байна. Аргагүй өнөр олоолаа болсон байна шүү. Ер нь одоо бүх хөгчүүд бэлтгэлээ бүгд жигд хийсэн. Тэр нэг юм бол байхгүй тий. Тэр өдөр одоо хиний аавын хүүгийн одно гийсэн байна. Тэр хүн сайхан дээшээ барилдах байхаа гэж бодож байна. Тэгээд манай дэвжээний хувьд бол ирээд нөгөө алдрын дүүчээгээд манай 20 гаруй дүүнер бэлтгэл сургуультаа хийсэн. Дүүнертэй бас чадах чанараар зөвлөө туслаад дэвжээний хамт олонтоос сайхан байна. Тий. Баяр наадмынхыг барилдааны бэлтгэлийг дэвжээнийхээ бөхчүүд дүүнраас ер нь хинтээ голчлон хийж байна. Энэ жил тэрийг баяр наадамд одоо хэд хичээлдээ зодглох гэж байна. За би 2011 оноос хойш улсын наадамд барилдсан байна тий. Тасралтгүй барилдсан байна. Наанаас нэг 3-4 жил барилдаг байна. Нэг шалтгааны холбоос барилдаг байна тий. Бусдаар бол тэгэл одоо тасралтгүй сайхан барилдсан байна. Энэ жил одоо бэлтгэл сургуультаа уйгаад өвтгөл одоо тулаал ер нь бэлтгэл сургуультаа хийж байна дэвжэн дээр. Тэгээ манай хангаа руу байна. Олон сайхан залуучууд байна дөө тий. Үндэсний бөхөр 20 оноос хойш л. Тэгэл нэг тэгтээ бас эрчимтэй бас хийж чадахгүй наа. Нөгөө дэлхийн авраг болоо. Тэмцээнд оролцоод байгаа болохоор саяхан ихтэл одоо 6 сарын 1-ний тэмцээнд орчоо тэгээд нэг 7 хоног амраад тэгээд бас тэгжээгээд нэг гарч ирээд 4-5 хоног. Одоо наадам бол ер нь 10 хоногийн хугацаа үлдлээ. Бэлтгэл сургуульд бол өнөөдрийн байдлаар ер нь чигдрээд байна уу? Энэ жил төрийн баяр наадамд одоо хэд хичээлдээ барилдах гэж байна? Энэ жил төрийн наадамд одоо 4-р эхэлдэг. Тэгэхээр нэг барилдах. Аймгийн арслан золтой барилдаад 4 дээр үнс. Тэгээ дараа жил нь улсын арцх болоод улсын арцхаа батлаад одоо 4 жилдээ барилдаж. За бэлтгэл үр дүнтэй сайхан. Одоо тэгээ наадамд өгчихсэн бүрэн дөрөн ер нь хандчихад байна уу? Хандчаал ажиллана нах тий. Бэлтгэлээ хийгээл. Өнөөдөр манай ховд бүхэн дэвжээний сорилго барилдан болох гээл. Тэгээд энэ ч барилттай болоод ер нь цаазаараас хойш барилдсангүй. Тэгээд одоо сорилго барилдаанд нэг барилдаад би мэнгээ дасаад тэгээд улсын баяр наадамд барилдсан юм гэсэн бодолтой байна. Улсны бүхэн бэлтгэл хийгээгүй гэсэн чөлөөт бүх сонгомлон бэлтгэл ер нь тасалдаг байхаа. Саяхан бас дэлхийн эрхийн тэмцээнд 2 төрлөөр медаль авсан бас өөр мөн амжилт үзүүллээ шүү дээ. Чөлөөтийн суур бэлтгэл бас амжилтанд нөлөөлнө шүү дээ. Тэгээд их спорт гэдэг чинь бас өөрөө маш том бэлтгэл болдог болохоор тэрнийхээс өөрөө л одоо ингээд үндэсний бөхөрөө барилдаад явж байгаа тийм. Саяхан тэгээд нэг 2 тэмцээнд 2 төрлөөр орсон. Тэгээд нэг хүрэл медаль авсан. Мөнгөн медаль авсан. Ингээд тавгдын өмнө Монгол улсын баяртай. Баяр наадам хаяанд ирлээ. Тэрийг баяр наадам зодглон барилдах бөхчүүд хандаад юу гэж хэлмээр байна вэ? Ховд нутгийн дэвжээний бөхчүүдэд хэлэлээ. За тэгээд бүх хөгчүүддээ бас бэртэл гэмтэлгүй те. Баяр наадамдаа сансан цолондоо хүрээрээ
цолоо ихүүлээд дээшээ барилдаарай гэж хүсье. Энэ жил ховд дэвжээний бөхчүүдээс улсын зам Баяр хүүгийн Батүлзээ, улсын дархан авраг Гавьяа Тамирчин Сүхбатын удирдлагадор Төв аймагт, улсын Начин Галбаатарын Дармаажандсан Батлан хамгаалах яамны алдар спорт хорооны бөхчүүдтэй хамт улсын харцаг Төвдөн дөржийн Өсгөрөөдүгийн удирдлагадор Батлан хамгаалах яамны 8 шарга амралтын газарт бэлтгэлд гарчээ. Бидний хувьд өнгөрсөн 6 сарын 26-ны өдөр болсон ховд дэвжээний бөхчүүдийн энэ жилийн Баяр наадмын өмнөх сорилго барилдаанд хүрэлцэн ирж зодголлоо. Ховд аймгийн Дөргөн сумын угуул улсын Начин Дармаажандсан энэ жил төрийн Баяр наадамдаа 3 дахь жилдээ барилдана. Өнгөрсөн жил Ховд аймгийн ховд дэвжээний бөхчүүдээс аймгийн арсан цалтай 5 бүх төрийн Баяр наадмын үндэсний үхийн барилдааны 5-ын даваанд босч барилдсанаас аймгийн арслан Галбаатарын Дармаажандсан улсын Начин цол хүртсэн юм а. Хэн барилдаануудад тэр олон гарав энэ жил. Нэг айхтар дэж олон гараагүй. Ер нь зөөвдөрхөн гарсан. Өнгөрсөн жил Монгол улсын Начин цол хүртсэн. За Жамбал дор жарснтай барилдсан. Бас л онцлог барилдаанууд нэг болсон. Энэ жил залуу начин бас нэг зүйл бодож байгаа. Бэлтгэл сургуульд ер нь одоо эрчимтэй хийгээд ер нь бүрэн дүүрэн ханаад байна уу? Наадам хаяанд ирлээ. Тэгээ энэ жил хикэл ер нь дундаараа сайхан жигдэрж байна. Тэгээ энэ жил цолоо баталч дээшээ барилдахыг л бодож байна доо. За алдар спорт хорооны бөхчүүд бас өргөн бүрэлдэхүүнтэй гарав 8 шарга амралтын газараа Өсгөрөөдөө багштайраа. Тий. Ер нь бол нэг 100 шахуу хүн байна шүү. Ер нь нийлээд багчууд өсвөрийн хүүхдүүд цолтонгууд тэгээд аль Батлан хамгаалах яамны алдар спорт area 8 шарга амралтын бааз тэр 100 шахуу хүн ер нь амралтад гарсан. Тий. Дармаажандсан начин маань одоо энэ жил хэд дэх жилдээ Баяр наадмын бэлтгэлд гарч байна. Хэд дэх жилдээ төрийн Баяр наадамдаа зодоглох гэж байна. За одоо наадмын бэлтгэл гараад одоо 7 дахь жилдээ гарч байгаа. Улсын наадамд бол одоо 3 дахь жилдээ барилдаж байна. Зөвлөгөө заавар багш нар ахнараасаа зөвлөгөө заавар аваад гараад өөрийнхөө сансан мэхээ хийгээл барилцгаараа л тий. Ер нь бол хий гэж л гарсан дээр мэхээ төлөвлөж л гарсан. Жамбал дөрч чи бас олон жил барилдсан дурслагтай арслан шүү дээ. Тэглгүй хаа одоо олон жил 5-ын даваанд барилдаж байгаа арслаа. Сайн ч барилдаж байгаа арслан тий. Ховд аймгийн ховд бүхийн дэвжээний Баяр наадмын өмнөх сорилго барилдаан биднийг наадмын өнгө цуврал нэвтрүүлгээ бэлтгэж явах үеэр тохиолоо. Ховд дэвжээний бөхчүүдийн Баяр наадмын өмнөх сорилго барилдаанд улсын авраг оргихийн хангай төрүүлж улсын зан Баатар хүүгийн хөрөв сайхан зөвлөлээ. Барилдааны гишүүгт улсын зан Баяр хүүгийн Батүлзээ, улсын харцаг Ганбаатарын ган хуйг нар шалгарлаа. Шүүгийн дөрөвт улсын авраг оргихийн хангай, улсын харцаг Ганбаатарын ган хуйгийг амлаж улсын зан Баатар хүүгийн хөрөв сайхан, улсын зан Баяр хүүгийн Батүлзээ нар тунаж барилдлаа. Наадмын өнгө цуврал нэвтрүүлгийг бэлтгэх уран бүтээлчдийн багийнхан ховд дэвжээний бөхчүүдийн Баяр наадмын бэлтгэл сорилго барилдааныг сурвалжлаад буцах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хоолтын даваагаар дүрсатлаа. Тэнд олон уяачид бууж налах дүүргийн болон Төв аймгийн Сэргэлэн сумын наадам улсын их Баяр наадамдаа хурдан хүлэг мөрдөө сойж байна. Бидний эхэлж уулзсан уяач бол налах дүүргийн алдарт уяач Чулууны Наран Баяр байлаа. Тэднийх хоолтын давааны ардхан үжээ. Энэ жил 2 азраг, 2 ихмөр, 2 соёолн, 4 хязаалн, 1 шүтлэн, 4 таахтай байна. Барьцаад байгаа. Одоо уржидны давхил хийсэн мөр заахан өнгөндөө байгаа. Бид нэр яг энд налахын наадамд оролцсон. Ер нь л голцоо энд оролцдог. Тий. Мөрдийнхаа нөгөө шанар шансаа гараад улсын наадамд нэг актер зорж чаддаг юм аа. За Баяр наадамд өглөө энэ жилийн Баяр наадам бүх морины хувьд бол ер нь одоо тодорхой цаг айсаа одоо 10 орчим мөргийн дараа л төрийн Баяр наадам боллоо шүү дээ. Энэ жилийн наадмын өнгө ямар вэ? Жоохон гандуух болохоос бусдаар бол өөлөх юмгүй байна уу? Жилийн зуны өнгө бол жоохон гандуу байна. Аврын гарсан ногоогоор л актер бороо чийгөө гисэнгүү. Өнөөдрөөс нь жоохон орж байна. Бороо тэгтэх сонин ороод байна. Улаанбаатар таадраас гэж энд байхгүй байх жишээтэй. Тиймэрхүү л байна. Норд яхаа нөгөө нэг одоо цагт ч нөгөө хүмүүс дандаа тэжээдэг явуулсан болох төр ерөнхийдөө өстэй гонгтой байна. Тэгээ хаа ногоо байгаа газар авчдаг болох төр.
нэг очиргоо тамир тэнхэ таараа гэх юмгүй юм жигтэйжтэй юм баг. Нийслэлийн алаах дүүргийн алдарт туяач Наранбаярынхтай сахалтын зайд залуу яач инх туяагийн Норвенх тусаж хурдан хүлэгмөртөө уйж байна. Түүний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын унган хүүхэд хэцүүгийн ам хоолтын даваагаар олон жил нутаглаж иржээ. Биднийг зорин очиход мөрний ажил хийж байхтай гарлаа. Өнөөдөр бас бороо ороод бас жоохон чихтэй. Тэгээ салхин яг зөв таарад морь сайхан чихтэй л хөлрөөл ирлээ. Энэ жилээр нь мөрдөө үе засал ямар хөө байна. Жоохон гандуудууг юм ял байгаа юм байна яг газрын гарцсан хувьд бол. Гэхдээ морины ажил ер нь гайгүй байна. Энэ хувьд бас уяачид олон налахын голд бол бус өтгөн сайхан сунгаа хийн үз. Тэ. Энэ нутгийн нөгөө яг байдаг алууд өвлөнд 40-д мордод ижигэл 100 ингээл гарцгаадгийн тэгээд зарим нь ногоо цагаа хөөгөө явчихдаг. Бид хэдүүлвэл ерөнхийдөө хаврын үнэхтийн ингэж жаал эрттэй жоохон ногоолсон. Тэгээд одоогоор бол яг ийш чи бас яваагүй л байна. Гэтэ болчих байхаа гэл. Энэ жил Тэрийнхөө наадмаа зорих уу, налахынхаа наадамд наадах уу, сум орон нутгийн наадмаа зорих гэж байна уу? Олон морь барив уу? За энэ жил нэг 5 насны 10 морьтой л байна да. Сум орон нутгтаа хавралтан. За тэгээ морины тахвал байр яах нь вэ? За тэрнээс шилтгаалал дараагийн наадамдаа зорих бах та. Өнгөрсөн жил ямар наадмуудыг зорж наадав? Морь дээр нь яаж тахвсан бай? Одоо энэ жил энэ барьсан морьдын дотор Уяндрага морьдоос энэ сум орон нутгийн наадам болоод ер нь хамхан наадмуудад хайрагдаж төрүүлсэн ямар ордон хөлгүүд байна? Хээр морь, нодлон, соёлон морь сунгаануудад хурдан байж байгаа. Тэгээ ханаагаад бас уралдаж чадаагүй. За өнгөрсөн жил налаахад уралдсан. Налаахад нэг азраг хайргийн тавар тахгуулсан. Баян сумын 100 жилд очиж уралдсан. Тэнд азраг маань 9-оор орсон. Тэгэл тийм л амжилттай наацсан да. За хэдэн жилээр нь морины сүүл болж байна. Өөрөө бас унаач хүүхэд байв уу? Одоо яг энэ хоолтын, яг л энэ нутгийн унган уяач юу? Тийм, яг л энэ хоолтод төрж өссөн хүүхэдтэй. Төв аймгийн 100 модод төрөөл тэгэл ер нь энэ хоолтод энэ хүнд идэл. Одоо сумын 80 жилээс хойш л ингээл алдаг оног морь хойж байгаа л одоо нэг 2-3 жилээс л яг ингээл яг нэг өвлөнд хийжээгэл бас идэлгээг нь хийгээл зун ингээл яг л нэг морины араас одоо нэг сүүлийн 2 жил 3 жил л яг л явж байна да. Тэг өмнө нь үл яг энэ одоо энэ улсын манлайч Даангана гэж энэ хүний гал дээр бас морь унаал адилхан морь уяал ингээл тагаж бас явж исэн авчихсан. Эрхэм үзэгчид та бүхэндээ наадмын өнгө цорол нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлөлөө. Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг бид бүхэн нийслэлийн Багхангай дүүрэгт баяр наадмынхаа бэлтгэлд гарч баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа Ховд аймгийн Ховд дэвжээ болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хоолтын даваа хэцүүгийн аманд нутаглаж хурдан хүлэг морьдоо уйд сайж байгаа зарим уяачдын талаар сурвалжлан өрлөө. Наадмын өнгө цорол нэвтрүүлгийн дараагийн шинэ дугаараар дахин уулзлаа. Баяртай.